Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээллийн хуваарлалт, шуурхай очих ажлыг сайжруулах зорилгоор UBCAP компанитай хамтран UB Police application бүтээж үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна. За өөрөөр хэлэх юм бол цагдаагийн байгууллагын иргэдэд үйлчилдэг 102 аппликейшнээр нэвтрэн ороход цагдаагийн байгууллагын дуудлага мэдээлэл хүлээн авахцсанд авт эргүүлийн байршил болон хөдөлгөөний мэдээлэл газрын зураг дээр иргэдэд харагдах юм. Тэр дуудлаган дээр хамгийн ойр ажиллаж байгаа цагдааг л одоо ерөөсөө тэр аппликейшнаараа дамжуулаад газрын зураг дээр хараад шууд урд очих боломжтой. Иргэд болон жолоочид UBCAP аппликейшн ашиглаж ганцхан товчлуурыг дарж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөх бол харин цагдаагийн байгууллага UB Police аппликейшнаар дуудлага хүлээн авч тухайн цагт хамгийн ойр ажиллаж байгаа авт эргүүллийн алба хаагчид 5-аас 10 минутанд шуурхай очих нөхцөл бүрдэх юм. Хэрэглэгч жолоочийг урдтай богино хугацаанд холбоод хамгийн ойрхон одоо жолоочид дуудлага очиод ингээд үйлчлэгээ явдаг те. Яг энэ сайн туршлага ардталтанд байгаа технологиг цагдаагийн ерхий газарт бидэд одоо UB Police нэртэй аппликейшнаар эргүүлийн цагдаагийн албаныханд энэ технологиг нэвтрүүлээд улмаар хэрэглэгч одоо дуудлага яралтай дуудлага өгөхөд хурдан хугацаанд цагдаагийн албан хаагч нар үргийг хүсдэх нь боломжоор хангагдах юм байна. За ингээд энэ хамтын ажиллагааны хүрээнд манай компанийн хувьд бол бид нар дараагийн шатанд хэрэглэгч нар аппликейшн за зөвхөн хэрэглэгч биш жолооч нар маань одоо үйлчлэгээ үзүүлж байгаа хавцтай аюултай нөхцөл байдалд орох юм бол утсан дээрээсээ бас аюулгүй ажиллагааны функцийг ажилуулад шууд дуудлага өгөөд байршил одоо хаяг мэдээллийг одоо өгж цаг алдахгүйгээр аппликейшны хооронд цагдаагийн одоо нэвтрүүлсэн UB Police аппликейшн рүү маань мэдээлэл нь шууд очоод ингээд аюулгүй ажиллагаа хангагдах за хэрэглэгч өнгөснөр бол хэрэглэгчд болоо жолооч нарын маань одоо аюулгүй байдал маш өндөр түвшинд очно гэсэн хүлээлттэй байгаа. Тэгээд одоогоор бол туршаад нэвтрүүлэлттэй ажилд бол явж байна. Компанийн хувьд бол одоо 1.6 сая хэрэглэгч 80 мянган жолоочтой байна. Тэгэхээр энэ бүх хүмүүсүүдийн маань одоо аюулгүй ажиллагаа хангагдана гэдэг маань нэг талаараа бас энэ хотод яг Улаанбаатар хотын тий одоо энэ оршин суугч иргэдийн маань бас нэлээдгүй хэсэг нь одоо манай дээр байгаа учраас бас аюулгүй ажиллагаанд давхар хамгаалагдаад явж байна л гэсэн үг байна тий. Аппликейшн дээр мэдээж залгах товч мэдээж байна. Мөн одоо аюултай байдалд орсон тохиолдолд уцаас сэгсрэх эсвэл одоо удаан нэг товчийг 3-аас дээш секунд дарагч гэдэг юм уу тий. Иймэрхүү одоо функцүүдээр бас тэр дуудлагыг хийдэг байгаа. Тэгэхээр хэрэглэгч жолооч талд аль талд нь тийм функц орж ирээд цааталтаа бол байршил одоо бүх мэдээллүүд нь шууд цаг алдахгүй дуудлагаар очно гэсэн.